Энэ бол Яш дээр ч байж идэг, гадаадын шалгалтууд дээр ч байж идэг, хүч шалгалтын дээр баг байдаг бодлого гэсэн. Синус альфа нь 3.1 бол 3.1 ба альфа нь 2-ны пигээс пигийн хооронд байх юм бол космос альфа хэд вэ? Тангс альфа хэд вэ? Энэ хэд вэ? Энэ хэд вэ гэсэн үг тийм. Энэ бодлогыг хэрхэн боддог тухай тайлбарлая. За мэдээж хэрэг бид нар үндсэн адилтгал гэдгийг мэддэг. Үндсэн адилтгал бол юу вэ гэхээр синус квадрат альфа дээр нэмэх нь космос квадрат альфа хэдтэй тэнцвэх хэвээр. Нэгтэй тэнцвэх хэвээр. За синус альфаг нь бид нар мэддэг учраас энийг мэддэг гэсэн үг. Энэ хэд вэ? 9.1 болно. За энэ дээр космос квадрат альфаг нэмэнгүүт 1 гарч ирнэ. За эндээс космос квадрат альфа гэдэг бол 1-ээс хасах нь 9.1 буюу 9.8. За эндээс космос альфа гэдэг бол нэмэх хасах язгуур дор 9-өөс язгуур 3 байгаа. Тэр 8-аас нь язгуур яаж гарч ирэх вэ? 2-ны язгуур дор 2-ны язгуур дор 2 гэж гарч ирнэ. За ийм бол. За тэ нэг зүйлийг анхаарай. Хэрвээ энэ нөхцөл өгдөг байсан бол космосд нэмэхэрч байж болно, хасгаарч байж болно. Ийм хоёр хариулттай гэсэн. Харин энэ нөхцөл өгсөн гэдэг чинь үгс үү? Хасах утгатай космос. Танаа толгойд жижигхэн тригонометрик тавьд ингээд толгойд төсөөлөд харчин тий. За 2-ны p энд байдаг, p энд байдаг гэд мэдчихэж байгаа тийм үү? Альфа гэдэг үнцг манд хаана байгаа гэхээр энэ хоёрын голд л байгаа гэсэн үг юм байна. 2-ны p-гээс их, p-гээс бага. Тэгэхээр энэ хавцаа альфа байна. За энд байгаа альфагийн хувьд бол космосын утга үргэлж юу вэ? Энд л гарч ирнэ. Энд гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэгээс хасах нэгийн хооронд л гарч ирнэ гэсэн үг тийм үү? Тэгээс хасах нэгийн хооронд дандаа хасах тэмдэгтэй байгаа хэрэгтэй. Тэгэхээр бид нэр яг энэний хувьд л космосын хооронд хасах тэмдэгтэйг нь авна. Өөрөлдмөл энийг ойлгоод ийм утга гарч ирнэ гэсэн үг. Хэрвээ энэ дээдлд байгаа энэ шараар бодсон байгаа нөхцөл өгдөг байсан бол нэмэх хасах аль нь ч байж болно гэсэн үг шүү тийм үү? Энэ нөхцөл өөр байсан бол нэмэгч гарч иж болно. Энэ нөхцөл жишээлх юм бол тэгээс 2-ны p-ийн хооронд өгсөн байсан бол космос утга нэмэх авах хэрэгтэй юм байна тий. За тэ ингэж өгсөн байгаа учраас ингэж гарч ирнэ гэсэн. За бид нэр космосын утгыг олчлоо. Энэ бол хасах 2-ны хасах 3-ны 2 язгуур 2 гэсэн энэ тоо гарч ирэх юм байна. За тэгвэл танксын утгыг олгож байвал яах вэ? Мэдээж танксын утгыг олгож байвал синусыг хуваах нь юу вэ? Космос тийм үү? Синус нь 3.1 гэдээ өгсөн байгаа. Космос нь хасах тэмдэгтэй 3-ны 2 язгуур дор 2. За нэг утга нь хасах тэмдэгтэй юу болох вэ? 2-ны язгуур дор 2-ны 1 бол энэ нь хуваагдаад алгуулчих шүү дээ. За ингээд танксын олчлоо. За тэгсэн чинь жишээлх юм бол синус 2 альфаг нь олгож байгаа. Синус 2 альфаг олно гэдэг түрүү үзсээс 2-ыг үржих синус альфа үржих нь юу вэ? Космос альфа гэж байна. За синус альфа цаанаас өгсөн байгаа 3.1. Космос альфагаас бодоод олцсон хасах тэмдэгтэй 3-ны 2 язгуур дор 2. Тэгээ нэг өчх юм бол 3.1. За тэр урталт нь хасах тэмдэг энд нэмчихээ заяа. Тэгээ 3-ны 2 язгуур дор 2. 8-ыг үржих 100-ийн захин банк орондоо яригчилж байгаа шүү. Манай пэйж утсаар мэдээлэл аваарай.